2024-өөс 2025 оны хичээлийн жилийн улсын төрөлцсөн олимпиадын 2-ын даваанд Дархуул аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн 348 багш 2600 гаруй сурагчид 13 судлагт тунаар мэдлэг чадвар, ур ухаанаас орж 3-ын даваанд аймгаа төлөөлөн өрсөлдөх багш сурагчдыг шалгаруулсан юм. Улсын төрөлцсөн олимпиадын 3-ын даваанд 10 судлагт тунаар 18 багш, 48 сурагч, Монгол хэлний анги нийтийн олимпиадад 7 бүлэг, үндэсний бичгийн олимпиадын анги нийтийн төрөлд 7 анги Дархуул аймгаа төлөөлөн амжилттай оролцжээ. Олимпиадын дүнгээр 5 багш, 12 сурагч, 3 алт, 7 мөнгө, 9 хүрэлт, нийт 19 медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Медаль барьж шалгаран сургууль аймгийнхаа нэрийг гаргасан оюунлаг багш сурагчдад аймгийн удирдлагууд баяр хүргэж, тус бүр мөнгөн шагналаар урамшууллаа. Би энэ жил мэдээлэл зүүн 39-р олимпиадад оролцоод хүрэл медаль авсан. Хүүхдүүдийнхээ хичээл зүтгэлийг ингээд үнэлээд урамшуулж байгаа засаг даргатаа баярлж байна. Өнгөрсөн 100 Европын хотын мэдээлэл зүйн олимпиадад оролцоод тусгай баримт шагнал авсан. Бидний ингээд авж байгаа амжилт ерөөс яг бидний амжилт байдгүй. Ард нь маш олон багш нар байгаа. Энэ гэр бүл байгаа. Багш нартаа маш их баярлалаа. Тэгээд гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Дандаа намайг дэмждэгт баярлалаа. Би 100 дахь ангиас мэдээлэл зүйн хичээлээр Цагааны Баттах гэх багшийн доор явж ирсэн. Тэгээд улсад нийтдээ 4 удаа орж улсын мэдээлэл зүйн олимпиад 4 удаа орж 1 алт 2 мөнгө 1 хүрэл медаль авсан. За 2025 оны 5 сард болсон Аз намхан далайн орнуудын олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож хүрэл медаль авсан. Тэгээд энэ жил 7 сард болох Боливиост болох олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монголоос сонгогдох 4 сурагчдын нэгээр сонгогдсон байгаа. Тэгээд энэ хүртэл тусалд дэмжсэн мэдээлэл зүйн багш, Цагааны Баттах болон наад сургуулийн төвийн багш, Нямд орчин хангаа багш хоёртой баярлалаа. Үнэхээр талархаж явдаг хэлмээр байна. Монгол оюун сургуульд ажиллаж байгаа боловсролын салбарт 15 дахь жилдээ ажиллаж байгаа физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн. Урд нь улсын цалинд орхон гэдэг шагналыг авч байсан. Энэ хугацаанд урд нь ажиллаж байсан газраас бол 800 оноо болон аймгийн олимпиадын алт мөнгө, улсын хүрэл, олон улсын тусгай гэх мэт байрууд бол байгаа. Мэдээлэл 139-р олимпиад, математикийн 61-р олимпиадад 2 хичээлээр оролцсон. За тэгээд улсын 2 олимпиадаас соёлонгоос нь хүрэл медаль авсан да. Маш их сэтгэл өндөр байна. Одоо математикийн олимпиад, мэдээлэл зүйн олимпиадаас өмнө 37-р олимпиадаас улсын олимпиадаас медаль авч ирсэн, хүрэл медаль авч ирсэн. Математикийн олимпиадын хувьд бол одоо миний анхны медаль сурагч байхаас анх бэлдэж эхлээд одоо энэ бараг 20 жилийн дараа медаль авсан. Одоо хамгийн одоо тийм зорилгоо биелүүлсэн том олимпиад байсан. Сэтгэл өндөр байна. Өнөөдөр бас Дархуул аймгийн засаг дарга хүлээж авч уулзаад ингээд шагнал гардуулж аваад бас баярлалаа гэж хэлье. Энэ жилийн хувьд бас онцлог байсан. Өөрийнхөө бас өөрөө медаль аваад дээрээс манай шав мөнгөн шагаан Анди Эрдэнэ маань 10 дугаар ангийн дунд ангийн төрөлд математикийн олимпиадаас хүрэл медаль авсан. За энд бол бас маш сэтгэл өндөр байгаа. Өөрөө медаль авахаас илүү догдолтой байсан. Гоё зүйл байлээ. Мөн үндэсний бичгийн 19-р олимпиадын анги нийтийн төрөлд улсын хэмжээнд 30 анги өрсөлдснөөс оюуны ирээдүйн сургуулийн 2 анги хамт олон улсдаа тэргүүлсэн багтан амжилтыг үзүүлсэн байна. Оюун ухаан, чадвар байдаг гэдгийг бол одоо ингээд харуулсан ийм сайхан ажил боллоо. Манай энэ анги, миний даасан анги бас би хичээл заадаг энэ 11-7 анги бол энэ үндэсний бичгийн 19-р олимпиадад анги хамт олноороо улсад тэргүүн байр эзэлсэн энэ сайхан амжилт гаргалаа. За энэгээрээ бол одоо Дархуул аймаг оюуны ирээдүйн зохицлогоор сургууль, ээж аав, ангийнхаа нэрийг гаргасан ийм сайхан амжилт гаргалаа. Тэгээд манай ангийнхан бол одоо энэ олимпиадд бол юунаас 10 сараас хойш бэлдсэн байгаа. Тэгээд улсад бол үнэлэхгүй амжилт гаргасан. За тэр нь болохоор 1 минутанд ангийн дундаж 172 үг уншсан байгаа. Тэрний дараагийн 2 дугаар байрны ангиас бол 50 гаруй үгээр илүү байсан. Ийм их одоо амжилт гаргасан. За хүүхдүүд маш их хүч чадал. Улсын төрөлцсөн олимпиадын 3-ын даваанд мэдлэг чадвар, ур ухаанаас хорин оролцож, алт мөнгө, хүрэл медалийн эзэд болсон багш сурагчдаа дахин баяр хүргэж, сурлага хөтөлбөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөё.